Хэдий чиний эрсдэл өндрийн төдий чинээ судсан дээр хатуурлын процесс бол явагдсан байгаа учраас нэмж хатууруулахгүй тулд яг гэхлээр тэр муу холестерин гэдэг зүйлийг өшөөд осоо барина л гэсэн үг байна. Тийм байх нь. Тэгэхээр бид нар ингэдэг штэ. Зарим хүмүүс ингэдэг би одоо таргаан, сахар ихссэн тий. Тэгээ одоо ер нь бол одоо тэгээ нэг хэмжлэгээ үдүн тийм үү гэдэг ийм асуултууд их асуугаад байдаг. А тэгэх тусмаа илүү одоо тий амьдралын хэмээгээ өөртөө хоолныхоо асуудрыг дасаг хөдөлгөөнөө зөв дээрээс нь эмчилгээний зөв сонголт, зөв тун барьж хэмжих хэрэгтэй гэсэн үг шүү дээ, тийм үү? Слипидемийн яагаад анзаарагддаг вэ гэхлээр яг ингээд өөх тусны үзүүлэлт хэлбэлцсэн байхдаа биднэрт ямар ч шинж тэмдэг Илэрдэггүй. Нөгөө 20 жилийн туршид нөгөө судасны хан дээр болж байгаа процесс маань өөрөө даамжирсаар хаан зөөр зүрхний титэм судсан байвал зүрхний талын завууд тэнд эхэлж эхэлнэ. Тархин дэвэл тархины одоо юу гэдэг юм мартад санагч гэдэг юм уу тэгээ тарих толгоо өвдөгч гэдэг юм уу чих шуугах нүд бүрэлцэх энэ зөөрүүд. За хүлний судсан дахин бол одоо цахын судсан дахин бол явсны дараа хүл өвдөх, булчингаар өвдөх, янгинах гэдэг юм. Энэ зөөрүүд гарсан үед бол хизээний оройтцсан байх гэдэг учраас тэгэж нөгөө менежментийг оройтуулахгүй тул бид нар ерөөсөө л энэ өөрснийхөө дуу хоолойг мэргэжлийн чинь дуу хоолойг өргөж ингэж хүмүүсүүдийг ийшээ бас жоохон тодорхой хэмжээгээр анхааруулъя гэж